Та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийнхөө зочинтой лайваараа би Top Coach Academy Top Coach Ланагаа урьсан байгаа. За өнөөдөр Ланатайгаа би маш гоё сэдвээр гомдлогч бүсгүй гэдэг сэдвээр битээр ярилцах болно. За юуны түрүүнд би өөрийгөө товчхон танилцуулаад тэгээд Лана коучнаас өөрийгөө танилцуулаад хоёлаа өнөөдрийнхөө үндсэн сэдв рүү орё. За намайг Бимба гэдэг та бүхэнтэйгээ би Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. Би Top Coach Academy-г Midlife Empowerment Coach-оор төгссөн coach school байгаа. Одоо энэ коучийнхаа үйл ажиллагаа хийж байдаг. За Лана коуч та өөрийгөө манай найзлаар танилцуулаад тэгээ хоёлаа өнөөдрийнхөө ярианы сэдв рүү оръё. Баярлалаа. Энэ цаг үеийг бидэнд хүргье. Бимба коучтой урьсанд маш их баярлалаа. Тэгээ Facebook-ийн найзуудад нь бас сайн уу. За намайг Лана коуч гэдэг. Би Top Coach Academy-г Trauma coach-оор төгссөн. За мөн single age-үүдийн коуч гэсэн юм хосолсон дипломтой ийм хүн байна. Тэгээ 2024 онд Master Speaker цолтой. За мөн Top Coach гэсэн ийм цолтой бүсгүй байна. Тэгэхээр үргэлж би ийм байгаагүй. Одоо маш олон жилийн турш би гомдож, уйлж, дуулж, жинхэнэ худагныхаа ёроолд ороод сэтгэл зүйн хувьд тийм хэвтрийн өвчтөн байдалтай байсан. Тэгээд одоо 3 жилийн өмнөөс Нара Томсон багштайгаа уулзаад ингээд өөрийнхөө итгэрлийн тэр гайхалтай аяныг эхлээд тэгээ одоо ингээд бусдтай бас энэ итгэрлийнх нь аяныг эхлүүлэхэд ингээд туслаад явж байгаа тийм хүн байна. Баярлалаа багч. За баярлалаа Лана коуч. Яхааргүй гэдэг чи минь одоо энэ идэвхжийнхээ аяныг хэлээд энэ амьдралынхаа замналыг туулаа явж байгаа энэ гайхамшигтай үр дүн өөрчлөлтийг гаргасан. Тэгээ бас өөрөө өөрчлөгдөө зогсохгүй, өөртөө үр дүн гаргаа зогсохгүй бас бусдад одоо тусалж яваа, бусдыг эмчилж яваа, эдгэж яваа тэр гайхамшигтай бүсгүй байгаа. Манай коуч минь байгаа. За би ч гэсэн ялгаагүй бас 2 жилийн өмнө Нара Томсон багштайгаа анх уулзахдаа одоо энэ гомдлогч тэгээд хохирогчийн дүртэй бүсгүй байсан. Тэр нь бас юу гэж байгаа юм гэхээр дотоос л буруу хайрсан гомд хохирч болсон энэ хүнээс л тэр энэ улсаас л энэ зүйлээс л болоод би уруулаад байна, дордоод байна, би хохироод байна гэж ингэж хохирчийн дүртэй бүсгүй байсан. Тэгээ багштайгаа уулзраад миний хорвоо ертөнцийг харах өнцөг болоод оронгоороо өөрчлөгдөжсэн түүх саяхан одоо ингээ харсан чи 2 жил өнгөржээ. Тэгээд энэ хугацаанд бас маш олон зүйлүүдийг хийсэн байгаа. За өнөөдөр Лана коуч дээр юм одоо сэдв болвол гомдлогч бүсгүй. За сая битэр хоёулаа хэллээ. Битэр өөрсдөнд минь ийм асуудал байсан гэд. За тэгэхээр би Лана коучоос асуумаар байна. Энэ гомдлол гэдэг зүйл одоо хаанаас гараад байна? Энэ гомдол гэдэг зүйл чи юу юм бэ? Одоо би трама коучиг өөрснийхөө тэ жоохон өнөөдрийн хас эдийг бол жоохон гүн ухаж ярина гэж бодож байгаа. Тэгэхээр Лана коуч минь энэ талаар жоохон манай одоо найз нар тайлбарлаад өгөөч. Баярлалаа Лана коуч. Баярлалаа байна коучтай. Тэгэхээр энэ 5 өдрөөс буюу маргаашнаас эхлээд Улаанбаатарын цагаар оройн 8 цагаас 6 сарын 20-оос 24-ний хооронд залхаж байна уу гомдлоосоо сал гэсэн нэртэй 5 хоногийн онлайн хөтөлбөр хийх гэж байгаа. Тэгэхээр энд болохоор яг ингээ гомдоод байдаг одоо хуучин лаанал гэсэн үг байхгүй, хуучин бямбал гэсэн үг байхгүй те. Энэ бүсгүүчүүдэд ингээ зориулсан юм аа. Тэгэхээр гомдол гэдэг зүйл чинь өөрөө мэдрэмж. Тэгэхээр мэдрэмж бүр бидэнд хэрэгтэй байдаг. Одоо бие махбодод бидний энэ үс нүүр, элэг бөөр одоо юу гэдэг ингээд бүх эргэтэн систем чинь нийлжээж ингээд системаараа зөв ажилдагтай адилхан бид нар ингээд нэг мэдрэмжийн чи муу мэдрэмж цаашаа бай. Энэ сайн мэдрэмж энийг л мэдрээд бай гэд байвал эн чинь ерөөсөө ингээд системаараа буруу болчтой юм аа. Тэгэхээр мэдрэмж бүр бидэнд чухал гэдгийг хамгийн түрүү бид нар ойлгох хэрэгтэй. Тэгэхээр гомдол гэдэг чинь хамгийн түрүүнд мэдрэмж. Тэгэхээр энэ мэдрэмжээ бид нар процесслах хамгийн чухал гэдэг байхгүй. Тэгэхээр гомдол гэдэг зүйлийн ард яг юу нуугдж байна гэдгийг бид нэр ингээд бүтэн ингээд задлан хийгээд тэгээд танд яг аль нь байна. Тэгвэл энэний чинь ард ямар шарах байна, ямар одоо трама байна гэдгийг чинь ингээд ухаж гаргаж ирээ. Тэрэн дээрээ ингээд эмчилгээ хийгддэг тийм зүйл байгаа. Тэгэхээр энэ гомдол гэдгийн ард чинь ер нь бол би ингээд жагсаагаад үзэхэд нэг 12 зүйлийг би жагсаад чадсан. Магадгүй ингээд цаашаа ухаалах юм бол энэс ч их гарна. Тэгэхээр ингээд нийтлэг ингээд Монгол эмэгтэйчүүд байгаа 12 зүйл байгаа байхгүй. Тэгэхээр ганцхан Монголд амьдарч байгаа одоо бүсгүүчүүд биш шүү дээ. Энд чинь Монголын community гэдэг чинь дэлхийд даяар тархацсан байна тий. Тэгээ хэдийгээр ингээ Монгол биш ингээд гоё одоо жишээ нь Бямба коуч ингээд Америк тий. Тэгээ гоё өндөр хөгжилтэй оронд амьдарч байгаа ч гэсэн бид нар тэр гомдолтойгоо сэтгэлийнхаа шарахтайгаа тэр зовлонтойгоо бид нар тэр одоо орондоо амьдраад байдаг. Тэгэхээр ерөөсөө ингээд сайхан аж аргал тэр хөнгөн шиг амьдралыг ерөөсөө амсах боломжгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ гомдлын ард юу нуугддаг вэ гэхээр ерөөсөө бидний уур нуугдаж болно. Өөрөлдвөл уур бол муу.
Тэгж байгаа юм чи уураа дарах хэрэгтэй, залхих хэрэгтэй гэд та хэрэг ингээд залхиал байвал эн чи хуримтлагдсаар агаад гомдол болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр та уураа хэрэг гаргаж байна зөв гаргаж байна уу үгүй юу гэдэг чинь бас учир шалтгаан байгаа даа. Уур гэдэг чинь өөрөө бидэнд нэг юм болохгүй байна гэдгийг л илэрхийлээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр болохгүй байгаа гэдэг юм а ерөөсө чи ууралж болохгүй чи гомдож байхгүй гэж залгиад байвал эн чин өөрөө хуримтлагдана л гэсэн үг. За хоёрдугаар тэгвэл бид нар айгүйх тийм яадаг. Хүлцэнгүй амьдраад байдаг. За хэрвээ та ямарваа нэгэн ингээд нэг хүнтэй ингээд уулзж ийн гэж бодъё. За тэр хүн танд нэг тийм муухай мэдрэмж төрүүлсэн тийм үг хэлэх, үйлдэл хийх, одоо бодлоо, үзэл бодлоо илэрхийлэхэд танд амар тавгүй, тухгүй байгаа ч гэсэн та өөрийнхөө төлөө ингээд дуурмаар байгаа. Үгүй шүү дээ. Би өөрөөр бодож ийн гэж хэлмээр байгаа боловч та хэлж чаддаггүй. Ямар нэгэн шалтгаанаар магадгүй та зөрчилдөөнөөс айдаг, зүхтдэг. Магадгүй та инх тайвны цагаан тагтаа би хүнд бүр хүн бүргүүд ингээд тааламжтай байх хэвээр. Би хүн таалагдах хэвээр. Ингээ хэлжүүл энэ хүн ууралчих. Ингээ хэлжүүл энэ хүн гомдчих واخ гэд те ийм байдлаар хандаад байдаг бол за хүлцэнгүй байна гэдэг чинь одоо тэгээд тэр хүний юуг ингээд дотроо хүлээн зөвшөөрөхгүй ч гэсэн одоо наана илэрхийлэхгүй инээд алдаад тийм ингээд за гिचээд дотроос яг штэ гэж бодож байгаа бол тий эн чинь бас ингээд гомдолж байгаа тэр хохирогчийн дүрээр амьдарч байгаа за мөн ингээд сэтгэлийн шарахтай байгаагийн ингээд бас нэг шинж тэмдэг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ 12 зүйлээс ингээд нэг 3 дээр нь хэрвээ яривал яг хүлцэнгүй байх, за ууртай байх, за мөн одоо энэ хохирогчийн дүртэй. Тэгэхээр хохирогчийн дүр чинь бас ингээд нэг хоёр ингээд хууль байгаад байгаа. Нэгдүгээрх нь болохоор Бямбакочи хэлдгээр ерөөсөө буруу бүхэн бусдын буруу болчиход байгаа байхгүй. Тэгэхээр миний энэ амьдралд уйлаад байгаа, зовоод байгаа, гомдоод байгаа тий аж аргалгүй байгаа чинь миний нөхрийн буруу. Миний хүүхдүүдийн буруу, миний өвөнд орохгүй байна. Миний нөхрийн буруу намайг араар тавьчихсан тий хуураад мэхэлцэн. Намайг ингээ бүх сэтгэл зүрхээ ингээ зориулаад ахад энэ одоо юу вэ гэ тий. Тэгээд одоо яа гэв намайг хүсгсэн тэр боловсрал олгож чадаагүй аав ээжийн буруу, найз нөхдийн буруу ингээд ер нь ингээд хорвоо дэлхийн буруу. Одоо би яг тийм дүртэй хүн байсан байхгүй. Тэгэхээр ерөөсө хохирогчийн дүр гэдэг чинь өөрөө ямар ч энерги үйлдвэрлэх боломжгүй тийм муухай дүр байгаа байхгүй. Муухай. Биднээс ингээ байнга энерги маань сорж идэг. Бид нэрийг урагшлуулдаггүй ингээл ерөөсө дөнгөлөөл байж идэг тийм муухай энерги. Тэгэхээр хэрвээ та ингээд хохирогчийн дүртэй байгаа бол энээсээ салах нь хамгийн чухал шүү гэж хэлмээр байна. За нөгөө нэг туйл нь юу гэвэл ерөөсө бие буруутай. Бусд нь бол яг вэ ингээд те энэ ингээд хэлчлээ тэгээ хэлчлээ. Миний л буруу юм байна. Би төгс биш. Би одоо ингээд гой би хаагүй тарган байна. Эсвэл хитрхи туранхай байна. Би боловсралгүй байна, магистргүй байна, докторгүй байна. Одоо юу гэдэг те. Тэгэхээр өөрөөсөө ингээд төгсийн зүйлийг нэхэд байдаг. Төгс байх гэж маш их хичээгээд байдаг. Тэгээ төгс байх тэр өндөр шаардлагандаа өөрөө нийцэхгүй бол өөрөө өөртөө ингэж гомдоод идэг. Тий. Тэгэхээр тэгээд өөрийнх нь тэр хүлээс үр дүнд хүрэхгүй бол өөрийгөө буруутгаад байдаг. Тэгэхээр юм нэг хоёр туйлын зүйлүүд байгаа. Тэгэхээр эндээс ингэж нэлээд юмнууд ингэж гарч ирэх гэж байгаа. Тэгэхээр хүн өөрийнхөө мэдрэмжийг процесслаад ухахад хамгийн чухал байгаа байхгүй. За бас нэг ингэж зүйл нь за ялангуяа ингэ гадаад байгаа монголчууд болохоор ерөөсөй завгүй гэсэн зүйл рүү орсон байдаг. Тэгэхээр та үнэхээр завгүй гэж гүүгээд өөрийнхөө одоо хайртай дотны хүмүүстэй нөхөртөө хүүхдүүдтэй за хамгийн гол нь өөртөө тэр цагийг зарцуулж чадахгүй байгаа бол яг үнэндээ энэний ард юу байгаа вэ гэдгээ тавхах хэрэгтэй байхгүй юу? Үнэхээр та завгүй байгаа мó? Эсвэл өөрийгөө завгүй байх ёстой гэж бодоод байна уу? Энийг мэдхэд аюу амархан. Одоо гэртээ ингээл та ингээд сууж байгаад хар. Гэртээ та зүгээр ингээд relax болоод зүгээр ингээд сайхан дээшээ хараад агаагаад хөвтөж чадчихэв үү? Эсвэл тэгж хөвтөж байхдаа магадгүй та өөртөө тэмээ мэдрэмж авч байна. Хүүе би чи ингэж болохгүй штэ. Аливаа нэг юм босоо хэлээд нэг аяг тав угаатгаа нэг хоол унд тэгээд хажууд байгаа ингэ хөвчих та хүртэл ингэ зивана ингэ арчаад зүлгээ сууж гин үү. За энэний чи ард нэг юм байгаа шүү те. Тэгэхээр нэг иймэрхүү үндсэн шинжүүдээс одоо нэг 3 дүрийг ингэ дурдлаа. Хэрэг та өөрийнхөө шинж тэмдгийг эндээс олж авч ивэл энэ хөтөлбөр тань зориулагдсан шүү гэж хэлмээр байна. Баярлалаа багчтай. Баярлалаа Лана коуч. За манай Лана коуч минь аргагүй нөгөө трама коуч болохоор маш гайхамшигтайгаар бүр уул суурьтай тайлбарлаж байна. Тийм учраас найзуудаа сайн сонсоод аваарай. За Лана коуч минь маш сайн тайлбарлаж хэллээ шүү дээ. За гомдол гэдэг байгаа зүйл чинь бол зүгээр тэрний чинь наан илрээд байгаа тэр одоо бид нар хэлэхдээ симптом одоо шинж тэмдгүүд нь 12 3 одоо монголчууд маань ийм шинж тэмдгүүд илрээд байна. Ерөнхийдөө багцлж харахад болоод. Тэрний саяны 3 4-ийг тайлбарлаж хэллээ. Хамгийн л наазах нь уур гэж гаргаж бид нар чинь
Лалаа гэж юм хэлж байгаа бол яг үнэн л дээ. Бид нар ингээ нөгөө ерөөсөө мэдрэмжээ илэрхийлж сураагүй хүмүүс юм байл л шүү дээ. Ерөөсөө нөгөө багаас нь бид нар чинь мэдрэмжээ гаргах гэхээр тэрний дарчдаг ч юм уу, ерөөсөө хүлээж авдаггүй, тэрний процессолж гаргадаггүй. За жишээлбэл уур тий. Хүүхэд уурлаад ургуутсаад юмд ургуутсаад тэр чинь юмд ургуутсаад уур гаргаж штэ. Тэр чинь яагаад уурлаад байгаа юм? Яасан ууртаа хүүхдүүгээ урдаас нь баг ингээд нухчин дараа нөгөөх нь аждаг. Тэгэхээр чинь ингээд би уурж болохгүй юм байна гэдэг ч юм уу. Тэгэхээр чинь танаа коуч юм хэлж байгаа бол яг энэ айгүй чухал зүйлийг хэлж байгаа байхгүй юу? Энэ бүх мэдрэмжүүд чинь хүнд ерөөсөө яг л нөгөө биений нэг хэсэг шиг байж ах хэвээр зүйлүүд юм аа. Тэр зүйлүүд чи одоо дургүй зүйлээ уурж ирэх. За баярлж байгаа зүйлдээ инээж тэгээ хариу үйлдэл. Тэр мэдрэмж болгоно чинь гаргаж тэрнийг процессыг гаргаж явах юм чил хап гэж дундуур нь дасаж тавьдал тэгээд нөгөөдгөө хаачаач өөргөө ингээд хураагдал. За тэгэл нөгөө хамгийн гол нь ингээ хүлцэнгүй доороо болох. Энэ чинь бүрээсээ манай Монгол эмэгтэйчүүдэд бас айгүй их нийтлэг байдаг зүйл байгаа байхгүй юу? Үнэхээр л ингээл ам дээр нь гарч ирээд нөгөө бүр үгээ хэлэхгүй ингээд залгсараагаа нэг хураагаараа нэг дэлбэрхээрээ уур гардаг тэр бухимдал гардаг гомдол чинь бүр ингээд эцэстээ хүрдэг. Тэр жишээний ингээд харахаар энэ зүйлүүдийг хүмүүс минь бүр ингээд жоохон суугаад ойлгоорой. Салаана коуч маш энгийн жишээгээр тайлбарлаа. Та каучн дээр суугаад зүгээр суугатал ингээд өөртөө нэг юм гимшилтэй тий ямар нэгэн буруу зүйл хийсэн юм шиг би ингээд зүгээр сууж амарч чадахгүй юм шиг тийм мэдрэмж төрөөд байна уу? За би тийм бүсгүй байсан байхгүй. Зүгээр сууж чаддаггүй. Уул нь бол хүмүүс харахтаа бол вау чи яасан ажилсгийн ямар үйлээ ажилсаг шаагаа одоо хөдөлмөрч өгсөн баданцгийг нь хөдөлмөрч аах бай. Тийм чинь толгоонд сууж байгаа тэр шарах байхгүй. Зүгээр сууж чадахгүй. Тэг чинь ингээд цаанаасаа нэг гимшил аваад нэг юм хийж явах хэвээр. Нэг бол өөрийгөө завгүй байлгаж явах хэвээр гэдэг програм чинь энэ толгой дотор ажиллаад байгаа байхгүй юу? За тийм учраас энэ зүйлүүдийг өөрөө бас өөрлөгөө жаахан өнгийж дахин хэлээд байгаа шүү дээ. Хүн өөрлөгөө жаахан өнгөж бодох хэрэгтэй. Ямар нэгэн Ирак зүгөөд байгаа ямар нэгэн одоо тийм юмд нөгөө ингээд маслаад байгаа бол би яагаад энэ маслаад байна? Энэ нэг утас муцныг юмд ингээд салаад байна уу? Нэг бол тэр миний трама дээр буюу тэр шархан дээр минь тооч хийгээд дараад байна уу гэж хүн бас бодож үзэх хэрэгтэй юм байгаа маа. Ингээд айгүй нарийн зүйлийг тайлбарлаж хийж өглөө Лана коучтой маш энгийнээр баярлаа. За тэгээд Лана коуч минь маш гайхамшигтай 5 хоногийн би одоо бүр signature гэж хэлдэг байгаа. Одоо гоё шархны гоё сургал болох гэж байна. За одоо энэ сургалт маань бол та залхаж байна уу? Гомдлоосоо саваа гэдэг нэртэй 6 сарын 20-оос 24-нд болох гэж байгаа энэ 5 хоногийн гайхамшигтай сургалтанд хүмүүсээ та бүхэн минь орж суугаад гомдлоосоо салаарай. Энэ трама буюу энэ шархнаасаа та бүхэн минь салаарай. Та бүхэн энэ шархнаасаа энэ гомдлоосоо салахгүй бол уршаагаа явж чадахгүй. Нэг юм дөнгөлөгдсөн, баригдсан, гавжигдсан та нарыг энерги чинь сорсон, татсан тийм зүйлүүд явагдаад байдаг юм а. Энэ чинь таны даалт ухамсар чинь явагдаад байдаг юм а гэж бүр тэр байтугай яг ингээ нөгөө махан биен дээр чинь хүртэл илэрч гардаг байгаа. Энийгээ та бүхэн ажиглаж харах юм болоод. За тэгээд би Лана коучоос асуумаар байна. За энэ 5 хоногийн сургалтанд те за одоо яг ямар хүмүүс чам дээр минь орж ирэх болцоотой вэ? Одоо хэрэгтэй вэ? Одоо бүр за дээрэс нь энэ 5 хоногийн сургалтаараа минь чим одоо ямар одоо юм програмаар одоо энэ ямар зарчмаар энэ 5 хоногийн групп сургалт минь явдаг вэ? Энэ талаар манай найзуудад тайлбарлаад хэлээд өгөөч. Баярлалаа Лана коуч. Баярлалаа Бямба коучтай. За ямар хүмүүс орж ирэх яалтчгүй хэрэгцээтэй вэ гэвэл хамгийн түрүүнд өөрчлөлтийг үнэхээр чин сэтгэлээр хүсэж байгаа хүмүүс. Ерөөсөө л энэ. Хэрвээ та өөрчлөлтийг би хүсэж чинь гэсэн мөртлөө ингээд орж ирэнгүүтээ одоо яатыг гэрийн даалгавар хийхгүй зүүмээр одоо ингээ амьдаар орж ирэхгүй хаяа ингээл нэг бичлэг үтсчээл те тэнгүүтээ ингээ танд зориг хүрхгүй ингээд айц хүчтэй те тийм байгаад байвал хэрвээ та өөрчлөлтөнд бэлэн биш байвал магадгүй хэрэггүй. Хэрвээ та юм айцтай ч гэсэн орж ирээд окей би өнөөдрийг хүртэл би хичээж ирлээ. Болсонгүй штэ. Нөгөө аж аргал гэдэг юм хаана байхгүй байна. Би гомдлсон хിവэр байна. Би хохирсон хിവэр байна. Би ерөөсөө ингээл те энэ хороод дэлхэр ер нь яах гэж төрсөн. Ямар зориггүй штэ. Тэгээ миний зориг хаана би хідэн хүүхдэл хүлийн дөрөөнд гарын ганцхан тал хүрхий. Тэгэл энэ нөхрөө ингээл нэг тойлж байгаа л ингээл хорвог барыг гэж байгаа. Ийм байгаа бол те та магадгүй ингээд би зоригтой болчих. Би ингээд ямар ч гэсэн энэ айцын ард даваад гарчиг гэсэн тэр чин хүсэл байгаа бол энэ бол танд зориулагдсан гэж хамгийн түрүүнд хэлмээр байна. За хоёрдугаарт ингээд бидний амьдрал угаасаа зөндөө юм тохиолдно. Хүний л амьдрал юм чинь те. Тэгэхээр тэр зовлон, тэр мэдрэмж те зөвхөн надад юм шиг. Энэ хорвоо би ганцаараа зовоод байгаа юм шиг тийм мэдрэмжтэй бид нар амьдрдаг байхгүй. Гэтэл үгүй.
Хүн болгон ийм нэг өөрт нь те тэр байгаа мэдрэмжүүд, тэр зовлонгууд аяйгүй том санагддаг. Маш хүнд санагддаг. Тэгэхээр энэ одоо адил зовлонтой хүмүүстэй ингээд нэг групп болоод ингээд групп коучингд орохороо хамгийн гайхалтай юм юу гэхээр бие биенийхээ тэр зовлон гэрчилдэг. Биеийнхаа зовлонгоос юм суралцдаг. Хүү би ч ганцаараа биш юм байна штэ гэсэн тэр мэдрэмжийг авдаг. Тэгээ тэрнээсээ аягүй гайхалтай урам зориг аваад ингээд цаашаа урагшлах ингээд хүч нь болж өгдөг. За тэгэхээр групп коучингийн гайхамшиг нь энэ. За ямар хүмүүс бас орж ирэх хэрэгтэй вэ? Бүр үнэхээр орж ирээсэй гэж бодвол араараа тавьсан шахахтай хүмүүс. Яг бол говьдол гэдэг зүйл чинь биднэрт хамгийн ихээр юунд үүсдэг вэ гэвэл бидний хамгийн хайртай хүмүүс бидний араас сутгах шааж байгаа үед. За бидний хамгийн хайртай хүмүүс яг мэдээж бидний хань ижил штэ. Тэ тэгэхээр хань ижил те өчнөө жил 10 жил те өста 20 жил төдийгээс үдий хүртэл ингээд энэ амьдралыг хамт ингээд босгосон штэ би те би бүх эрүүл мэнд залуу нас цаг хугацаа мөнгө төгрөг бүгдийг зориулсан штэ. Гэтэл яагаад ийм юм болчихваа гэж бид нар гайхаад байдаг. Гэтэл гинти юм гэж байхгүй. Тэгэхээр энийгээ бид нар энэ араараа тавиулсан, энэ хуурагдсан, мэхлэгдсэн энэ шарахыг аюу хурдан ингэж боловсруулад яг ард нь яагаад би ийм байдалд орчих вэ гэдэг ингэж ухаж төнхгүй бод бас ингээд энэ шарахч юусэн ингээд дотроос ингээл идэ бэрийн ингээд улам ингээл триггер дээр улам ингээд шарахын сэтрийг л яваад байдаг аюу муухай шарах. Тийм болохоор ингээд надтай ажилладаг бүсгүүчүүдээ маш олон ингэж 10-аар тавиулсан шарахтай байдаг. Тэгэхээр энэ хууралт гэдэг юмыг би өөрөө ингэж амьдралынхаа турш хит хит удаа мэдэрч исэн учраас тэр бүсгүүчүүд хамгийн сайн ойлгодог. За мөн одоо ингээд салах уу яах удаа тулцсан те. За ингээд магадгүй би ерөөсөө энэ архич нөхөртөө эсвэл энэ араар тавигч нөхөртөө амьдрах боломжгүй юм байна гэд ингээд гараа бичдэг салъя гэд. Гэтэл салж чаддгүй. Эргээл хийдэг хүүхдүүдэд чемдантайгаа чирэл гэртээ ирдэг. Тэр яагаад ийм нөхцөл байдалд орчвоо гэдэг эргээд нөгөө би яаж салах уу биш, яаж ажиглалтай болох уу биш, яаж энэ хуурагдсан бэхлэгдсэн шархнаасаа салах уу биш. Яагаад би ийм нөхцөл байдалд орчвоо гэдгээ ухах нь хамгийн чухал байдаг. Тийм учраас одоо энэ 5 хоног яг хүн өөрлөгөө өнгөх, өөрийгөө таних гэсэн тэр зүйл рүү орж байгаа байхгүй. Хэрвээ бид нар энэ олон траума шархнуудаасаа салахгүй бол бид нар зорилготой амьдрах боломжгүй шүү дээ. Мэдээж бид нар ингээл жил болгон те миний зорилго энэ 2025 онд би ийм юм хийж бүтээн хэвээр мундаг одоо англи хэлтэй болно. За гоё ингээд жингээ хасаа турн эрүүлж гин гэдэг. Гэтэл ингээд хасчлан өнгөрчлөө штэ. Таны зорилго хаана явж байгаа вэ? Тэгэхээр энэ зорилгогүй трауматай хүмүүс ч угаасаа яг ингэж өөрийн гэсэн зорилгоо олох боломжгүй байдаг байхгүй. Яг бол нөгөө сав байхгүй агуулах цав байхгүй гэдэг нь юу гэж яхаар ингээд биеэр чин дүүрэн, тархиар чин дүүрэн, сэтгэлээр чин дүүрэн энэ гомдол шар гэсэн тийм хогоор дүүрсэн байдаг. Тэгэхээр юм хогоор дүүрсэн гэрлүүч хичнээн гой гэрэлгээгээ хичнээн гой үнэр танартай тэр гой одоо зүйлс оруулаад нэмэрхгүй штэ. Тэрнтэй яг адилхан. Тэгэхээр бид нар хамгийн түрүүнд хогноосоо салах хэрэгтэй байдаг байхгүй тий. Хогноосоо салсны дараа нь тэр гой гэрэлгээгээ болох тэр зориг гэсэн энэ зүйлүүд чи ороод ирд юм аа. Тэгэхээр энэ өөрчлөлтийг та үнэхээр чин сэтгэлээ хүсэж байгаа. Та өөрийнхөө төлөө хөдөлмөрөхөд бэлэн байвал энэ хөтөлбөр танд зориулагдсан шүү гэж хэлмээр байна. За форматын хувьд болохоор Zoom-аар явагдана, онлайнаар амьдаар гэсэн үг. Тэгээд маш цөөхөн бүсгүүчүүдийг аавна. Цөөхөн бүсгүүчүүдийг авдаг учир нь болохоор нэгдүгürt аюулгүй байдлыг бид нар бүрдүүлэх ёстой. Энэ одоо хөтөлбөрт орж ирсэн хүмүүстэй бие биендээ амлалт өгөх ёстой. За бараг л ингээл онлайнаар гэрээнд гарын үсэг зурдаг дөө. Тэгээд бие бинийгээ дээрлэхгүй, доромжлохгүй, бие биендээ ингэдэг гэж заахгүй те. Ерөөсөө л өөр дээрээ төвлөрнө, бие бинийгээ хүндэтгэн, за бие биенээсээ суралцсан гэсэн ийм одоо майндсеттэй тийм хандлагатай орж ирэх нь аюул чухал байдаг шүү. Тэгэхээр аюулгүй байдлыг бид нар бүрдүүлдэг байгаа. За хоёрдугаарт гэвэл та мэдээж бичлэгийг үзэж болно. Бичлэг үзэж болно. Гэхдээ бичлэг үзэх гэдэг чинь нэг өөр, яг амьдаар оролцох гэдэг чинь нэг өөр шүү. Энд чинь амьдын энерги солилцож байгаа зүйл. За тэгэхээр тэгээд хамгийн гол нь коучингийн хамгийн чухал хэсэг бол гэрийн даалгавар гэдэг. Тэгэхээр та гэрийн даалгавар хийгээд тэр нь бас тийм амархан бас биш. Тэгээд та гэхдээ тэр айцаа тэр даваад те энэ амархан биш гэрийн даалгаврыг өөрөө хөдөлмөрлөө цагаа зарцуулаад энерги зарцуулаад хэрвээ хийх юм бол жинхэнэ үр дүн гэдэг чинь гарч ирэх юм аа. За тэгээ групп коучинг гэдэг чинь одоо та яг коуч устай надаас ингээд коучинг авах боломжтой. Тэгэхээр аюу олон юм давуу талууд бас байдаг шүү те. Тэгэхээр энэ 5 хоногийг тэртээ зүгээр л урсаад өнгөрчдөг 5 хоног штэ.
Та өнөөдөр хиттэй ямар ч гэсэн 30 гарсан байгаа ах энэ подкастыг сонсож байгаа бол те 30 гарсан 40 гарсан магадгүй 50 руу төгсөж байгаа. За магадгүй 50 гарсан те. Тэгээд амьдрал чинь би энэ амьдралын учрыг юусоо олсонгүй. Ажрал гэдэг чи би одоо хүртэл олсонгүй гэж байгаа бол эргээд нэг өөрлөгөө өнгийнх нь айгүй чухал юм биш үү. Тэгээ миний хувьд болохоор би одоо 3 жилийн өмнө гэдэг чинь 44 наснда Нара Томсон багштайгаа уучихта ямар амар хожуу учирваа гэдээ би айгүй харамсчихсан байхгүй. Миний амьдралыг 44 жил өнгөрсөн чинь огтоо надад амьдрал байгаа мó гэдэг. Гэтэл нөгөө талаас нь те би цаашаа хэдэн жил амьдрахаа мэдэхгүй штэ. Магадгүй 80 хүрнэ штэ. Тэгэхээр 80 хүртлээр ахаад би 40 жил тэгж уйлж амьдрах юм уугүй. Би 5 жил 10 жил амьдрах надад нас байсан ч тэрэндээ би гоё хөнгөн шингэн зоригтой, зоригтой ингэж амьдрмаар штэ. Тэр нэг иймэрхүү хандлагатай одоо байвал энэ хөтөлбөр тань зориулагдсан шүү гэж хэлмээр байна. За баярлалаа юм баг гэж та. Баярлалаа Лана коучтай. Ингээ Лана коуч нь маш энгийнээр айгу гоё тайлбарлаж өгдөг. Ингээ бүхэн ойлгоцгор ингээ трама гэж хэлхий чи хүмүүс сонсоод ингээ коуч юм уу гэдэг үгийг чинь сонсоод хүмүүс ч мөрөө ингээ эргэтэй тулаа үтсэн юм шиг ингээ зөчөөд байх юм ба штэ. Тэгэхэд та Лана коуч мань ингээ маш энгийнээр ойлгомжтойгоор тайлбарлаад өглөө. За би Лана коучаас асууж энэ ямар хүмүүс таны сургалтанд орох вэ? Тэгээ таны сургалт чинь ямар форматаар явдаг вэ? Маш энгийнээр яг өөрчлөлтийг хүсэж байгаа хүмүүс. За энэ айгу гайхамшигтай асуулт байгаа. Лана коуч хүн болгон өөрчлөгдмөр ингээд ямар нэг юм болохгүй болохоор би тэ өөрчлөгдмөр байна. Энэ амьдралыг өөрчлөмөр байна. Би за яд турмаар байна гэж хэлдэг штэ. Тэгсэн мөртлөө ямар нэгэн зүйл хийдэггүй. Ямар ч зүйл хийхгүй байгаа хүмүүс одоо ямар үр дүн гарах юм бэ гэж би өөр ингэж асуумаар байдаг байхгүй юу. Одоо тийм учраас та бүхэн минь хэрвээ ямар нэгэн зүйл өөрчлөлтийг хүсэж байгаа бол нэг зүйлээс эхлэеч. Ядчих мөлгөж байгаа бол алхаач алхаж байгаа бол гүүгээч гэдэг юм уу те. Тэгжээж дараагийн үр дүнгууд гарах юм аа. За энэ нь бол манай коучингийн гайхамшиг юм аа. Сая Лана коуч минь хэлээ. Коучинг болоод танд ингээд энэ асуудлууд дээр чинь хүмүүн бүр нэг үрчлэн дээр тодлож ажиллаад дээрэс нь танд үйлдэл хийх болцоо тэр даалгаврыг өгдөг. Үйлдэл хийлгдэг байгаа. За тэгээд Лана коуч минь энэ нөгөө групп сургалтыг бас айгүй гоо тайлбарлаж өглөө. Энэ бол үнэхээр гайхамшигтай шүү. Бид нар бол ингээд нөгөө ганцаарчлан нэг ингээд хүн бол энэ бол яг хувьдаа VIP бидний хэлдэг нөгөө нэг VIP сургалтууд яг нэг хүнтэй туулж ажилладаг. Тэр бол яг таны яг асуудалтай чинь. Группээр бол нэлээд хэдэн хүмүүс нийлээд энэ сургалтанд сууж байгаа болохоор яхаарахгүй тэр дүрм журамтай өөр өөртөөхөө бас тий аюулгүй байдлаа хангах. За дээрэс нь маш гоё зүйл болоод энэ зүйл чинь гэрчлэл болд юм аа. Би тэгээд нөгөө trauma coach оруулж ирсэн хувьд болоод энэ шарах гэдэг зүйлийн эдгэрлийн процессыг би Лана коучээс дахиад нэг асуумаар байна. Энэ trauma гэж яригадаад байгаа. Энэ шарах гэдэг байгаа. Сэтгэлийн шарах гэдэг зүйл чинь те эдгэрэх энэ процесс нэг ингээ биеэрээ гарч процесслах зүйл вэ штэ. Энийг trauma одоо коуч минь надад нэг сайхан манай найз нар тайлбарлаад өгөөч. Яаж энэ одоо шарахчин процессж орж эдгээд за би энэ зүйлийг эдгээлээ, энэ шарахыг эдгээлээ гэж хүн одоо мэдэх вэ, хамглах вэ гэж асуумаар байна Лана коуч. Баярлалаа ингээд. За баярлалаа. Гайхалтай асуулт. Процесс гэж яриад байгаа. Тэгэхээр бид нар нэр ойлгохгүй шүү. Юу гэсэн үг юм гээ те. Тэгэхээр за энэ араар тавилт гэсэн зүйл дээр ирчихэл та. За эмэгтэй хүн араар тавиулснаа мэдсэн үед өдөртэй тэр үе амар хүндэдэг. Ерөөсөө л ингээл тэнгэр нураад ирсэн юм шиг шоконд ордог. За хүн шоконд орсон үедээ тарих маань эрүүлэл сэтгэх ямар ч боломжгүй. Ерөөсөө ийм эвгүй сонин гинти шийдвэрүүд авдаг. Жишээ нь ус хонзаа авах те. Тэгэхээр нөхрөөсөө ус хонзаа авахыг хүснэ. Нөгөө эмэгтэйг очиод хүстэй хан бүргүүлээд алчмаар санагдана. За гих мэтчлээ ийм буруу үйлдэлүүд хийх, буруу шийдвэр гарах магадлал аюул өндөр байдаг. Тэгэхээр энэ бол эхний үе шат болох одоо ингээ шокийн үе шат байлаа гэж бодъё те. Тэгэхээр хамгийн түрүүнд яах ёстой гэвэл бид нар ийм нэг тогтворчих өөрөөр хэлбэл энийгээ жоохон тайвшрах stabilization те энийг жоохон тайвшрах тэр зүйл рүүгээ орох хэрэгтэй. За энэ үед чинь чихэн коуч хүн хэрэг бол та ганцаараа чадахгүй, угаасаа чадахгүй. Йога хийж болно, бясалгал хийж болно, амьсгалын дасгал хийж болно. Мэдээж зүгээр орж ирсээс дээр гэхдээ та энэ үедээ коучтой хандах нь одоо ажиллах нь аюул чухал байдаг шүү. За коуч чинь ингээд таны мэдрэмжийг чинь процесслахад маш их сайн туслана. За тэнгуүтээ ингээд тогтворчих ингээ үйл явц одоо шат руу ингээд ороод ирэхээр хүн чинь ядаж энэ тархичин эрүүл сэтгэх боломж нь бүрдээд эхэлж байгаа байхгүй юу? Би очиод хүн алчиг гэхгүй рүү. Би эсвэл очиод амиа хорлчих гэхэргүй. Эсвэл би энэ хорууд угаасаа хэрэггүй юм биш үү гэсэн тэр бодлосоо гарах тэр боломж. За тэнгуүтээ дараа нь ядуу хөр ерөөсөө үнэнтэй нүүр халцдуулах. Хүлээн зөвшөөрөх. Тэгэхээр нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрнө гэдэг нь хамгийн хүнд даваа.
хамгийн их хөтөлбөр шаардсан даваа, хамгийн их зориг шаардсан даваа. Ингээд хүн ингээд сонсоход үгүй үнэн гэдэг чинь угаасаа нүүрэн дээр ил штэ. Яагаад энийг ингэж онцлоод байдیں۔ Үнэтэй нүүр халдсуулна гэсэн чи юу гэсэн үг гэдэг чинь үнэн гэдэг чинь бидний тарих хармааргүй байгаа, хүлээн зөвшөөрмөргүй байгаа, нуугдмаар байгаа, цухтмаар байгаа тэр зүйлийг л хэлээд байдаг. За жишээ нь би үнэхээр араараа тавилсан юм. Үнэхээр хуурсан юм байна. Окей. За энэ яг юунаас болцсон гэж бодох тэр шат руугаа орох нь энэ давааг давах нь айгүй чухал байдаг. Тийм болохоор энэ бол хүлээн зөвшөөрөх үе гэдэг. Тэгэхээр би окей хүлээн зөвшөөрлөө. Би энийг нүүр халц туллаа. За энэ давааг хэрвээ давчиж чадах юм уу? Энэ үе шат руугаа орж чадах юм бол за тэгвэл одоо яагаад гэдэг рүү орно шүү дээ, тий. За яагаад гэдэг рүү орохоор чи та яг үнэндээ өнөөдөр ингээ хуурагдсан юм огт биш ээ. Та зүгээр л мэдсэн үе ч өнөөдөр ахгүй, гинти юм гэж байхгүй манайхаа. Тэгэхээр энэ хүнээ та магадгүй таниагүй суусан баг. Та өөрийгөө таниагүй баг. Өөрийгөө таниагүй хүн чи яаж хүнийг тань суух юм бэ? Манайхаа боломжгүй. Тийм учраас хүн чинь өөрийгөө таних хэрэгтэй байхгүй. Тэгэхээр одоо дараагийн үе шат нь яах вэ гэвэл энэ хүн рүүгээ фокус өгч болохгүй маа. Төхөрлөгөө. Тэр хүүхэн рүү одоо магадгүй ингээл хадмууд аав ээжүүдгээл ингээл энэ нэг гэр бүлийн амьдралд чинь манайхан монголчууд чинь ингээ амар оролцдог шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг ингээ түр хоошин тавиад тэр хүмүүс чи хаашаач залахгүй байж лээ заяо. Тэгэхээр ингээ түр хажуудаа тавьчих. Тэгээд өөрлөгөө өнгийнэ. За тэгээ өөрлөгөө өнгөйхэд болохоор цаашаа ингээд нэг жинхэнэ гайхамшгууд гарч ирнэ те. Тэгээд энэ шархаа эдгэн гэдэг чинь өөрөө процесслэн гэдэг чинь энэ үе шатуудаар явахыг хэлээд байгаа байхгүй. Тэгэд үнэнтэй нүүр халз тусны дараа өөрийгөө энэ яагаад ийм нөхцөл байдалд орсон юм бэ гэдгийг ойлгосны дараа юу болдг вэ гэхээр ийм юу болдог. Одоо уур хүрдэг. За уур хүрсний дараа гоё relief болдог. За уур яагаад хүрдэг вэ гэвэл би чинь ерөөсөө ийм шалтгааны улмаас ингээ хурагдсан юм биш үү? Энийг би хүлээн зөвшөөрөө явцсан юм биш үү? Энийг би одоо мэдсэн ч мдээгүй юм шиг те нүтэн балаа чихэнд бол явцсан юм биш үү? Би нүдээр хараагүй чихээрээ сонсоогүй юм чи би нэг мэдхгүй гэсэн тэр сонголтыг хийчихэд тарих маань бид нарыг хуурцсан юм биш үү гэдгийг үнтэй нүүр халц тулж байгаа тэр зүйл. За тэнгуүтээ яагаад гэдгийг чи ойлгонгууд уур хүрээд хүүе гүүштэй би ингэх ёсгүй. Би энэ хорвоод тэр ийм гоё хүн болж төрчөөд би ачаалтаа байх эрхтэй хүмүүстэй гэсэн тэр уур хүрнэ гэдэг чинь өөрөө бас нэг үе шатгаа. Тэр та ингээд амьдралынхаа энэ зовлонд хэрэг уурч хүрээд байвал та битүү уураа дараараа энэ уураа процесслаараа гэдэг чинь ийм учиртай. За тэгээд уур хүрсний дараа яаж болох вэ ингээд релиф байж болно бас. Окей. Би энэ ийм учраас ийм шаргатай учраас ингээд амьдэрсэн юм байна. Энэ араар тавилтыг би ингээд твчээд амьдэрсэн юм байна. Би 10 жил 20 жил магадгүй нэг биш 2 3 4 5 удаа магадгүй нөхөр чинь өөр эмэгтэйтэй хамт одоо ингээд хоёр талд гүйж байгаа. Ийм амьдрал зөндөө байна. Ганцхан Монгол биш. Маш ол одоо монголчуудын амьдарч байгаа тэр газруудад нөгөө хүн чинь бүр ингээд хүүхд мөхөдтэй хүртэл болцсон байдаг. А тэмүүтээ энийг чи бид нэг ингээд дотроо залгичдаг байхгүй. Ичээд нөгөө нийгмийнхаа статус те нөгөө нэр хүнд гэдэг юмнаас чи бас болоод ингээд амар их гацаанд орж штэ бид нар. За тэнгуүтээ энэ бүгдийг ойлгосны дараа ингээд гоё relief болоод окей ийм болцсон учраас би гэсэн юм байна. Одоо тэгвэл цаашаа яах вэ гэдэг ингээд урагшлах шат. Тэгэхээр энэ үед чинь биднэрт одоо би өөрлөгөө өнгөцсөн юм чинь одоо өөрийнхөө өөрчлөлтийг ингэж тэтгэхийн тулд дэмжихийн тулд надад гоё зорилгууд хэрэгтэй байна. Миний амьдралын зорилго юу вэ гэж ботж байгаа үе чинь тэр ингэж 4 5 дугаар шатанд орж ирж байгаа. Тийм болохоор өнөөдөр ингэж зовж байгаа бол би өнөөдөр зорилготой болмоор байна гэдэг чинь угаасаа боломжгүй гэдэг нь ингээд эндээс ойлгомжтой болж байна тий. Тэгэхээр энэ олон үе шатуудыг давж иш тэр нилээн тэр олон давааг давсны дараа би ямар зорилготой хүн бэ? Би яавал аж аргалтай болох юм бэ? Би яавал энэ нөхрийн те энэ зүйлээс хамааралгүй, эргүүл бус хамааралгүй байх юм бэ? Би зөвхөн өөрөө өөртөө эзэн штэ. Би өөрөө өөрийнхөө амьдралынхаа жолооны эзэн штэ. Яагаад би амьдралынхаа жолоог тэр нөхөртөө ч юм уу өөрхөн татгуулчаад дараа нь чи өөр тийшээ жолоотчлоо. Миний хүссэн газар жолоотсонгүйгээ хомдлоод яваад байгаа юм бэ? Тэгэхээр энэ жолоогоо өөртөө гартаа ав гэдэг чинь тэр одоо дараагийн шатанд орж ирж байгаа тийм зүйл байгаа. Тэгэхээр энэ дээр болохоор одоо жишээ нь Питерийн ингээ яриаг сонссон хүмүүс ч гэсэн ингээд бас ингээд шүүмжлэх тэр зүйл рүү айгүйх ордог байхгүй юу? Яа дөө коуч гинүү, лайф коуч гинүү, трама гинүү.
За өөртөө юугаар ботцیں۔ Өөртөө нэг төгс хүмүүс юм уу те? Нэг иймэрхүү зүйл рүү орох гэдэг хүмүүс нэлээд байдаг. Тэгэхээр ийм хүмүүс болохоор өөртөө маш их шаргатай хүмүүс байгаа байхгүй. За энийг би яагаад ингэж сайн мэдж байгаа л би өөрөө тэмээс байхгүй. Одоо ингээл амар гоё ингээл үйл ажиллагаа боллоо гэхэд те гоё юм ин харж талархах гэсэн мэдрэмж хандлага байхгүй. Нэг ганц байгаа тэр муухай юм ин олж хараад тэрэн дээр нь ингээд хөвслээ шүүмжилчдэг. Тэгэхээр хэрвээ та ингээд бусдын контентыг үзээд юм сонсоод уншаад танд ингэ шүүмжлэх сэтгэлээ төрөөд байвал та өөртөө ажиллах нь хамгийн чухал шүү гэж хэлмээр байна. За баярлалаа бимбэг гэж. Баярлалаа Лана коуч. Ингээд Лана коуч минь харин чинь trauma coach болохоор ингэж бүр углуурахтай тайлбарлаж байна. Угаасаа бүх зүйл та нарыг харах юм бол доор нь үндэс байгаа, угсаа байгаа. Тэр гарч ирж байгаа тэр уур, бухимдал, за инээд хөр, баясгал, нулимс эдгээр чинь зүгээр гарч ирж байгаа. Магадгүй нэг юуны симптом буюу тэр шин тэмдгүүд нь л байгаа. Углуурахтан тэр гомдол нь вэ, тэр өөр ямар трауманууд тэр бага насны трауманууд вэ, тэр зүйлүүд нь суудсан байдаг. Тэгээд Лана коуч минь маш гоё жишээгээр тайлбарлаж өглөө. Араар тавилтын шарах гэж. За энэ бол үнэхээр өргөн дэлгэр байна. Одоо энийг бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Тэгвэр нэр драма Лана коуч минь you right. Одоо өөрөө чинь зөв хараа. Би ч одоо Америкт амьдарч байгаа. Энэ Америкт амьдарч байгаа монголчууд хэдийгээр энэ гадны оронд ороод ирсэн. За энэ дэлгэн хигээр татсан суугаа. Хаанч амьдарч байгаа хүмүүс маань энэ яг л нөгөө Монголдо суусан өөрийнхөө бага насандаа суусан ч гэдэг юм уу тэр л сэтгхүүгээр өөр оронд очиж гисэн тэр л нөгөө толгоогоо тэр л одоо бимба би өөрийгөө чирээд явж байгаа штэ. Энэ сэтгхүү энэ тархимд явж байгаа штэ. Тэгэхээр тэрүүгээрээ юмыг харж дүгнээд байдаг жишээтэй байна. За Лана коуч минь сая trauma coach гэдэг энэ зүйлийг та бүхэн айгүйх бодоорой. Энэ ерөөсөө шарах гэдэг зүйл маань за саяны Лана коучийн тайлбарласан одоо энэ хичнээн үе шатуудаар явдаг байх нь шүү. Процессорж эн чинь гардаг байх нь. За тэгвэл би нэг энгийн жишгээр хэлчихье. Та нар нөгөө гаран дээр ингээ за эдээд нэг ингээ шарах гарсан гэ. Зөв шарах гэ бодё доо ингээ гарсан ирэх шарах. Тэр чинь ингээд за муухай юм хэлчих шүү. Хаграа тий үдээ бэрн гоожоо тэрний чинь ингээ сайхан цэвэрлэж мэвэрлээл тэгэл сайхан гатаагаал ингээ бэн тавиал тэгээ эн чинь хэд хоногийн дараа арьсан бороолол идэгдэг штэ. Сэтгэлийн шарах яг ингэж идэгдэг байгаа. Яг энэ процессуудаар явагдаа. Тэрнээс биш өнөөдөр гараад нэг өнөөдөр ич хиттэй үрэлжин үнийг юм уугаад идэгдэг зүйл биш ээ. Нэг бол зүгээр бидний нөгөө бентер тэр шарахыг зүгээр бентер ингээд дараад би итгэжлээ шарахаа дарчлаа гэж нөгөө Лана коучны төрün хэлдгээр нөгөө нууцсан нөгөөдхөө мартцсан тийм зүйл биш ээ. Эн чинь хизээ нэгэн цаг тороос чинь гарч ирдэг. Тэр гарч ирэх хэрэгтэй бүр нэлээ хүчтэйгээр гарт бол дэлбэрж байгаа юм шиг бүр хүчтэйгээр гарч ирдэг зүйл байгаа. Тийм учраас хүмүүсээ яаж энэ зүйлийг өөрчлөх үү? Яаж энэ хүнийг өөрчлөх үү гэж яхихын оронд яагаад ийм зүйлүүд болоод байна? Яагаад би хууртаад байна? Яагаад би энэ хүнийг сонгоцсон бэ гэдэг асуултаас та өөрөөсөө эхлэеч. Тийм учраас Лана коуч мэл ерөөсөө энэ бүх зүйлүүд ерөөсөө та өөртөөгөө ажиллах чинь хамгийн чухал юм аа. Бид нар бол бусдыг өөрчилж чадахгүй. Тэр хуураад байгаа нөхрийг тэр хуураад байгаа одоо юу гэдэг араар хутгалаад байгаа хүнийг бол бид нар өөрчилж чадахгүй. Харин бид нар өөрсдийгөө өөрчлөх болцоотой юм аа. За энийг маш гоё жишээгээр Лана коуч юу хэлээ. Амьдралынхаа жолоог өөрийнхөө гарт аваач гэж. Бусдаар жолоогоо бариулчаад тэ ийшээгээ яваач гэж яах вэ? Та өөрийнхөө жолоог өөрөө барих юм бол та хаашаа явах вэ? Шийднэ гэд. Сая жолоо гэсэн чинь нэг болсон чинь энэд хүрээд байгаа Лана коуч. Би сая дөнгөж сая нэг хүүхдүүдтэйгээ нөгөө амралтанд яваад нэг парк дээр тоглолоо л доо. Тэгээ нөгөө хүүхдүүд маань нэг уралдааны машин ундаг байхгүй нэг хоорондоо уралдаж нөгөө кар. Тэгсэн чинь нөгөө манай баг хүү маань нөгөө өндрөөрөө тэнцсэнгүй. Тэгээ нөгөөдгөө айгу унж нөгөө ах нартайгаа уралдах айгу сонирхолтой байсан чинь өндрөөрөө тэнцэхгүй болохоор заавалчгүй хажууд нь том хүн суу гэхгүй. Тэгээ нөгөө намаагаа дуудаж байхгүй юу? Тэгээ би чи нөгөө хүүхдтэйгээ зүг хоёлаа суулаа. Тин чи манай хүүхд тэгж байгаа. Айгу смарт. Айгу. За мами та нөгөө пайдлыг хийгээд хөлн өрөхгүй штэ. Би жолоог нь барихгүй одоо миний ажлаас жолоо барих гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр би ч бас яж штэ. Нөө миний хүү чи болохгүй гэсэн чи мами trust me. Надад та итгээрэй. Би жолоог нь барьж чадна гэх. Тэгэхээр би итгэж байна хүүхдтэй итгэж байна. I trust you гэл. Тэгээд тэр чи нөгөө замдаа хөдлөлөө л дээ. Тэр чинь бас ингээд яг уралдаад мөргөлдөөд уралдаж явж байгаа машин штэ. Тэгсэн чинь би ч бол ингээд нөгөө би тэр үед би ээж хүний хувьд би өөрийнхөө гаяг барьсан байхгүй юу. Миний хүүхд би ч нэг жоохон эвгүй ячгаар нөгөө хүүхдийнхээ жолоог барих гэдэг байгаа шүү нөгөө ингэж эрүүлээ барихад чи миний хүүхд Mommy trust me. I got it. I get this гэсэн. Миний үрсээ тэгээд сая жолоогоо барих гэсэн чи бүр сая яг тэр санаанд орчлоо. Тэрнтэй адилхан хүмүүсээ та бүхэн минь хүн нэг бүрчлээ өөрийнхөө амьдралын жолоог өөрөө бариач. Хүн бариулчаад энэ ямар зам руу явах нэ гэж ингэж чичир садгаж айж тэнд гундаж дороодож явах бишээ. Дороо явах бишээ. Амьдралынхаа жолоог барьж. За би энэ үгийг бүр үнэхээр хэлмээр байна.
та энэ хорвоод төрснөөрөө үн цэнтэй юм шүү. Хүн нэг бүр. Та энэ хорвоод яг тэр хэмжээгээр та энэ хорвоод нүцгэн ирсэн, түтхэн буцна. Ганцаараа ирсэн, ганцаараа буцна. Тийм ээ? Тэгэхээр та бүхэн энэ амьдралаа сая Лана коуч нь түрүү хэлсэн би 44 наснда өөрчлөлт хийсэн. Би ч гэсэн бас 40 гаруй наснда, дунд наснда орж бүр шагныхаа ёроод унжээж энэ өөрчлөлтийг хийсэн. Тийм ихтэй би дараагийн 20 30 40 жилээ би энэ зангуунаасаа энэ олон дөнгөнүүдээс би тавьж эрх чөлөөтэй амьдрах болцоог би өөрөө энэ шархнаасаа салж энэ олон дөнгөнөөсөө салж аж би бий болгосон юм аа. Тийм учраас би хүмүүсээ та энэ Лана коучийн энэ сургалтанд орж иж та хэрвээ гомдоод байгаа бол танд ийм шарах байгаа бол одоо битэрийн яриаг сонсоод Лана коучийн минь ингэж сайхан бүр детальчилж тайлбарж өгсөн зүйлийг сонсоод эвгүүрхээ тэр нэг мэдрэмжийг аваад байгаа бол та энэ сургалтанд суугаад энэ асуудлуудаа зэгцлээч гэж та бүхэндээ би бүр урайлан хэлмээр байна. За баярлалаа Лана коуч. Лана коуч ингээ маш гоё энгийнээр ойлгомжтойгоор тайлбарлаж өгдөг. Гайхамшигтай. Тийм учраас манай Лана коуч нь топ коучийн академийн топ коуч байгаа. Маш олон хүмүүсийн амьдралд өөрчлөлт оруулж нүдэнд нь тэр очийг нүүрэнд нь инээмсэглийг тодруулж яваа бүсгүй би чамаараа маш их баях бахархаж байна. За Лана коучтой сүүлийнхээ асуултыг өөрт нь өгье. За одоо манай найз нарт юу гэж хэлэх вэ? Тэгээ хоёул өнөөдрийнхөө лайвыг ингээ өндөрлөё. Баярлалаа Лана коуч. Баярлаа. За бүсгүй танд нэг л юмыг би ингэж дахин дахин сахимаар санагддаг. Тэр нь юу вэ гэвэл таны хувьд хамгийн чухал хүн хэн бэ? Мэдээж хүүхдүүд. Бид нар их хүн болсон л бол тэр өөрийнхөө төлөө бид нар галт орохч бэлэн байдаг тий. Тэгэхээр та өөрийнхөө төлөө өнөөдөр хөтлөх хэрэгтэй. Та өөрийнхөө хүүхдийг аж аргалтай байгаасаа, миний үзээгүй юмыг үзээсээ, миний очоогүй газар очоосоо, миний аваагүй боловсролыг эзэмшээсээ бүх юмыг өөрөөсөө илүү байлгахыг хүсдэг тийм үү? Гэхдээ та хэрвээ байх байдгаараа ийм аж жаргалгүй, уйсан, зовсон, нулимсаад гэсэн мөртлөө нуух гэж хичээсэн, төгсийн синдромтой ийм ээж хэврээ байгаад байвал таны энэ хүсэл мөрөөдөлж биелэх боломжгүй юм а гэдгийг ойлгох хэрэгтэй. Таны хүүхэд ягт ашигла бол. Та хүүхдээ 20 жилийн дараа ямар байгаасаа гэж төсөөлж байна. Тэр төсөөл рүүгээ та өөрөө төгөхийг хичээх хэрэгтэй. Тэгжээж танаа хүүхэд танаас илүү болох боломжтой шүү гэдгийг хэлмээр. Тэгэхээр яагаад би энийг хэлж байгаа гэхээр Монгол эмэгтэй өөртөө хайрдаггүй. Энэ аюу муухай сонсогддог гэхдээ үнэн. Бид нар өөрөөсөө мөнгө харамлдаг. Бид нар өөрөөсөө цаг хугацаа, их хүч нэрг хамаг юм харамлдаг. Бусдад үгүй. Хүүхдүүдтэй нөхөртөө, найз нөхөдтэй ажилдаа өөртөө юу ч авахгүй хоосон. Тэгэхээр энүүгээрээ бид хамгийн том алдаад байдаг. Тэгэхээр бид нар өөртөө хайргүй учраас бид нар хүүхдүүдтэй хамгийн хайраа гаргадаг учраас хүүхдүүд төр чинь жишээ авч хэлж байгаа шүү. Тэгэхээр энэн дээр хэрэг хөдлөхгүй бол магадгүй та өөрчлөгдөхгүй. Тэгэхээр энэ бол таны сонголт юм да гэж хэлмээр байна. За баярлалаа богчд. Баярлалаа Лана коуч. Яг үнэ шүү Лана коуч. Яг үнэхээр Монгол бүсгүйчүүд маань үнэндээ өөртөө хайргүй. Ингэж including me одоо би өөрийгөө оролцуулж хэлж штэ. Бид нар бүгдээрээ яг тэгэл би миний хувьд ч гэсэн ялгаагүй л яг хүүхдтээрээ тулгуурлаж би багшийнхаа сургалтанд анх орж исэн. Өөрөө бол өнгөрөө шалныхаа ёроод унаад тэгсэн мөртлөө өнгөрөөд яваад байсан. Нэг өдөр л миний толыг тархи руу лантуугаар зогсон. Хүүхдүүдийнхаа тэр гунигтай нүдийг хараад би ингэж уршаага энэ байдлаараа явж болохгүй юм байна. Өөрчлөлт хийх ёстой юм байна гэдэг дохиог тэр лантууг анх удаа зохигдож авч исэн зүйл маань хүүхдүүд мань байгаа. Тийм учраас бүсгүйчүүдээ, ээжүүдээ, эмэгтэйчүүдээ. За мэдээж аавуудаа та бүхэн үр хүүхдээ Лана коуч минь хэлснээр үр хүүхдтэй хайртай үр хүүхдийгээ тэр сайн зүйлийг мэдрээсээ үзээсээ биднээс дээр байгаасаа бидний хийгээгүй зүйлийг хийгээсэ гэж хүсэж байгаа бол та өөрчлөлтийг та өнөөдрөөс өөрөөсөө эхлэеч гэж би Лана коучтэйгээ адилхан энэ уриалгыг бас хэлмээр байна. За тэгээ Лана коучтой маш их баярлалаа. Урилгыг минь хүлээж авч лайвд минь хүрэлцэн ирсэн. Тэгээ чинийхээ 5 хоногийн сургалтанд өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Тэгээ энэхүү сургалтанд орж байгаа би одоо орох хүмүүсийн өмнөөс миний одоо баяр минь бүр ингээ тэр өөрчлөлтүүдийг мэдрээж аваад гарнаа гэдэг тэр зүрийг би баттай мэдж байгаа учраас би үнэхээр одоо ингээд баярлах сэтгэл төрж जैन. Тэгээд Лана коучтой дараагийнх нь энэ коучингийнх энэ ажил энэ буянтай сайхан ажил үйлсэд нас өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд өдрийг сайхан өнгөрөөгөө гэж хамт айлмаар байна. За баярлалаа Лана коуч. Баярлалаа бимба коучтэй. Сайхан амраарай.
За баярлалаа. Баяр таа.